Эстони улсын байлдааны хөлөг онгоц нисдэг тэрэг олон улсын далайн гарц дээр ингээд явж байна. Хариуд нь Оросын байлдааны онгоц НАТО-гийн талбайд нисэж байгаа. Энэ ямар аюултайг мэдэх үү? Та нар тийм ямар амар эрсдлийг мэдэх үү? Кая Каласыг өмнө зүгээр шоолдог байсан. Зүгээр хийдэг байсан. Жохон маазардаг байсан. Гэхдээ энэ галзуу авгаа жинкнээсээ дэлхийн 3 дугаар дайныг эхлүүлэх магадaltaй юм байна. За. Яагаад тэгж ярьж байгаа юм бэ гэх юм бол өнгөрсөн 5 хоногийн дотор жинкнээсээ баг байлдааны кино эхэлж байсан. Хаана болж исэн бэ гэх юм бол яг энд болж исэн. Та мэдэх юм бол Орос холбоо газ нефтээ олон улсын зах зээл рүү яаж гаргадаг юм бэ гэх юм бол энэ далайн гацаараа гаргадаг. За Финлянд, Эстониагийн дундуур юу байдаг юм бэ гэх юм бол олон улсын далайн гарц байгаа. Окей. За энэ далайн гарцаар Приморск руу явж байгаа Jaguar гэсэн нэртэй нефт тээвэрлэг усан онгоц нэвтрэх гэж үзсэн. За ерөнхийдөө нэвтэрдэг байнга. Яг гэх юм бол олон улсын далайн зам учраас. Гэхдээ Европын холбоо 14 билүү 15 дахь санкцныхаа тийм багц дотор ямар хууль оруулсан байсан бэ гэвэл за ёо. Тийм энэ Оросоос газ тээвэрлэж байгаа усан онгоц Европын даатгал авах боломжгүй болгоцсон. Одоо жишээлбэл Lloyds гэдэг олон улсын томоохон даатгалын корпорац тийм энэ Оросын нефт тээвэрлэг усан онгоцуудыг даатгадаг байсан. За тэрийг нь хориглосон. Тэгээд юу хийж байгаа юм бэ гэх юм бол Орос холбоо өөрийнхөө усан онгоцнуудаа даатгахын тулд олон улсын даатгалын корпорац ашиглаж байгаа. За тэгээд Финлянд, Эстони улс одоо юу далчгнаа явж байгаа юм бэ гэвэл заяа. Одоо сонссороо заяа. Оросын нефтийг, газыг тээвэрлж байгаа усан онгоц Европын даатгалгүй учраас ямар нэгэн байдлаар осол гарах юм бол ямар нэгэн байдлаар байгалийн гамшиг гарах юм бол ямар нэгэн байдлаар энэ нефт нь асгарчих юм бол тий. Тэгээ Европын даатгалын компани биш учраас нөхөн төлбөр өгөхгүй байж магадaltaй учраас тий. Энэ Оросын газ нефт энэ далайн гарцаар гарах ёсгүй гэд тийм юм тавьж байгаа. Гэхдээ заяа. Энэ дундуур нь явж байгаа тийм далайн гарц бол Эстонигийнч биш, Финляндийнч биш, Оросынч биш. Энэ ерөнхийдөө тийм international waters, олон улсын далайн гарц. Окей. Ийшээ ерөнхийдөө Эстони улс ямар нэг байдлаар цэргийн албахан тийм Оросын хөлөг онгоц, Монголын хөлөг онгоц, Хятадын хөлөг онгоц, Америкийн хөлөг онгоц садаруулах, зовсоох, баривчлах хуулийн үндэслэл ерөөсөй байхгүй байхгүй юу? Гэхдээ тийм юм оролдож үзсэн. За, хэдүүлээ харцгаая. За, нисдэг тэрэг явж байна. Нисдэг тэрэг явж байна. Хаанхих юм бэ гэх юм бол Эстони улсын нисдэг тэрэг. Тэгээ араас нь дахиад 2 байлдааны усан онгоц явуулсан. 65 miles. Требует бросить якорь. За, одоо FM-ээр радиогаараа тушаалууд явуулна энэ Эстонигийн цэргийн албахан. This is Estonian warship Papa 6732. Papa 6732 Эстонигийн байлдааны хөлөг онгоц бэнтэлж байна. Your request will be denied. Таны нэвтрэх хүсэлтийг бид нар хүндлэхгүй цуцлалцсан. Follow my татгалцсан. instructions. Alter your course to 105 immediately. Follow my instructions. Change your course to 105. Зүгээ өөрчил. Миний тушаалыг мөрд. Immediately. Over. Яг одоо миний юуг тушаалыг мөрд. За энэ болсныхан дараа дахиад нэг онгоц гараад ирсэн. Yes. Yes. MiG. वो हमारे जस्ट ऊपर अभी सामने से हमारे ऊपर आ रहा है. एयरक्राफ्ट है. हाँ, ड्रोन जैसा ही है ये. Та сонсчихсан бол энэ энэтхэг аялагтай хүн ярьж байгаа. Энэтхэг Орос тий хүмүүс энэ нефт тээвэрлэх юмыг өдөртөж байгаа.
За тэгэхээр тэр юу байсан бэ гэх юм бол Су-35S байлдааны онгоц. За. Anti-Jaguar-ыг тэ Финлянд, Эстони улсын цэргийн албахан зогсоох гэж оролдсон. За хариуд нь Оросууд Су-35S явуулсан. Тэгээ аюултай юм юу юм бэ гэх юм бол энэ Оросын онгоц биш шүү дээ. НАТО-гийн газар нутаг дээр нисэж исэн. За Эстони улсын байлдааны хөлөг онгоц нисдэг тэрэг олон улсын далайн гарц дээр ингээд явж гин. Хариуд нь Оросын байлдааны онгоц НАТО-гийн талбай дээгүүр нисэж байгаа. Энэ ямар аюултайг мэдэх үү? Та нар тий? Ямар амар эрсдлийг мэдэх үү? Хөшөө. Чи маргааш өглөө юу хийх вэ? Таач. Чи хуруугаа уншуулна. Залахгүй байна. За дарах. За. Нэгтгэс тавтах. Зуны амрлаараа жоохон амрын тэгээ буцаагаад ажилдаа орчин. Зээлээ түл. Тэгээ 30 настай хүрсэн юм бол заяа. Шгүү дээ талтаа орчлоо. 20 жил нараа тэтгэвдэх юм. Ямар сонсож байна? Солиотой гац дээ. Би бас тийм байсан юм аа. Гэхдээ миний амьдрал минийх байх ёстой гэд би 10 жилийн өмнө шийдээд еврей хүн шиг хөрөнгөлөл үүсгээд хөрөнгө оруулалт хийгээд ирсэн. Амар хэцүү байсан. Сурж авсан юм аа би номон дотор шингээсэн, сургалт хийсэн, компани үүсгэн байгуулсан. Би энэ өвчнгөөс салж чадсан. Тэ? Энэ хуруу шүү дээ. Хизээж хуруу уншигчтай золохгүй. Never again. Чи адилхан юм өвчнгөөс салмаар байгаа юм бол зээл мэйл янз мөнгөний зовлонгоос салмаар байгаа юм бол би сургалтаа санал болгоё. Мөнгөний зовлон баяртай гэсэн сургалт. Энийний талаар дэлгэрүү мэдээлэл авмаар байгаа юм бол видеоны эзэн эргээд болсон. За тэгээд барууны хэвлэл мэдээллийн янз бүрийн ингээд юм тараагаа явж гин заяа. Ямар нэг байдлаар олон улсын хууль ерөөсө зөрсөн юм байхгүй хэрнээ Эстониа улсын цэргийн албахан бие даасан ганцаараа Оросуудтай алцгаж үзэж байгаа. Ягаад тэгж байгаа юм бэ гэх юм бол НАТО-гийн гишүүн учраас. За тэгээ ямар нэг байдлаар ингээд Су-35S-ийн араас нэг пуужин явуулчих юм бол Оросууд мэдээж хариу барина. За тэгээ Оросууд хариу барьсан. Юу исэн бэ гэх юм бол нэг грек усан онгоцыг бас тэд нэр баривчилсан. Ягаад вэ гэх юм бол грекчууд Эстони улсыг бараа бас явуулж исэн. Тэгээ Оросууд яг адилхан тоглоомыг тоглуулад за ямар байна гэж явуулсан. За тэгээ ямар нэг байдлаар энэ тэнэг хүүхдийн тоглоомын дундуур хин нэг улаан товч дараад пуужин зэвсэг нисээд хүмүүс нь үхээд ирэх юм бол юу болох юм бэ гэх юм бол дэлхийн 3 дугаар дай. За энэ тэнэглэл зогсоогүй заяа. Францчууд одоо юу хийж байгаа юм бэ гэх юм бол тэр олон улсын далайн тээвэр зам руу байлдааны онгоцоо явуулж байгаа. Яах гэж байгаа юм бэ гэх юм бол энэ Оросын нефт газыг тээвэрлж байгаа усан онгоцнуудыг хянах зорилттой. За тэгээд дэлхийн 3 дугаар дайн магадгүй Украин дотор юусоо эхлэхгүй юм байна. Энэ Эстониа дотор байх магадaltaй. За тэгээд дипломат харилцаа одоо дараагийн шатанд хүрж ийна би өчтөр хэлсэн. Саяхан орсон видеон дээр бас ярьж байгаа. Дөнгөж сая НАТО ба Украинчууд Путиний нислэг тэргийг ингээд тэслэх гэж оролцсон. За тэгээд Лавров энийг бүгдийг нь мэдж байгаа. Оросууд энийг ерөөсгийдээ мэдж байгаа. Тэгээд ер нь өнгөрсөн хэдэн өдрүүдийн контент дээр та юу анзаарах ёстой юм бэ гэх юм бол Оросуудын ярианы өнгө жоохон өөрчлөгдөж эхэлж байна. За тэгээд дөнгөж сая 40 минутын өмнө Лавров дахиад нэг тийм интервью өгсөн. Тэгээ ярианы өнгө тис ондоо болцсон. Сонсцгоо. Мы не можем оставить людей под властью того режима, который сейчас там находится. Бид нэр энэ Украин хүмүүсийг одоо байгаа Украины режим засгийн газрын доор үлдээх ёсгүй болохгүй. И если правительство, так называемое, хунта по большому счету, Зеленского, если они рассчитывают на то, что каким-то образом будет достигнута договоренность о прекращении боевых действий, и то, что останется от Украины, будет жить по тем законам, которые они напринимали. За тэгээд энэ Зеленскигийн хунта юу гэсэн үг юм бэ гэх юм бол зүгээр нэг цэргийн хүчээр ирэх барьж байгаа засгийн газар. Тэ. За тэгээ энэ Зеленскигийн засгийн газар хунта тэ
Хэдүүлээ ямар нэгэн байдлаар гэрээ зураад инх тайван болоод ирчих юм бол одоо Зеленскигийн хууль тэ үндсэн хууль, Украины хууль хүчндээ үлднэ гэх юм бол та нар бити мөрөөд гэж хэлж байна. Это иллюзия. Этого Complete illusion гэж байна. допустить нельзя ни в коем случае. Энийг хизээж хүлээн зөвшөөрч болохгүй гэж байна. Окей. За тэгэхээр Лавров одоо юу хэлж байна гэх юм бол Украин улсын үндсэн хууль нь өөрчлөгдөнө. Тэ? Засгийн газар тэр чигтээ өөрчлөх ёстой гэж байна. Тэгээ энэ дан зогсохгүй юм байна. За. Яа үз. Тэгээ Фридрих Мерц юу хэлсэн шүү дээ. Тэгээд ерөөхдөө ямар ч хязгаар байхгүй манай зэвсэг, англичуудын зэвсэг, Францын зэвсэг, Америкийн зэвсэг, Украинчууд чөлөөтэй Оросын нутаг дэвсгэл рүү пуужиндаж болно. За тэгээд Оросын нэг цэргийн албахан юу гэж хэлсэн хаа. Это означает то, что мы успешно выполняем задачу специальной военной операции, и на сегодня Украина реально терпит поражение. За тэгээд Фридрих Мерц ингэж ярьж байна гэдэг чинь бид нар амжилттай байна гэсэн үг. Бид нар ялж байгаа гэсэн үг. Мы хорошо попали прошедшей ночью по аэродрому Староконстантина, перед этим по заводу Антонов, перед этим по пароходу, который привез. За тэгээ өнгөрсөн хэд хоног бид нар үйлдвэрлэлийн нэрүүдийг хэлж байна л да. Зэвсгийн үйлдвэрлэлийг бид нар ингээ амжилттай бөмбөгцсөн пуужинсан. Оружие, боеприпасы и ракеты. Вот они и завыли. Заплакали, спасай, кто может. Те решили спасать. Но для нас ничего нового в этом нет. Мы давно вариант этот просчитывали. За биднэрт энэ бол шинэ мэдээлэл юусэн биш ээ. Бид нар эндээ айл хэдийн бэлэн. Мы Герман, Англи, Франц, Америкийн пуужин Москва руу тэ ниснэ тэрэндээ бэлэн гэж штэ. Дахиад анхааруулъя. готовы. Ну, пусть страдают дальше. Теперь. Тэгээ Украинчуудын зовлоныг өргөжлүүлнэ. Поэтому их опять просто как лохов провели. Сказали, что надо попробовать продолжать воевать с Россией. Пусть воюют. Тэгээ эднэр бол өргөжлүүлээд Оростой алдсмаар байгаа юм бол алц. Но у нас есть дальнобойные ракеты, У которые нас долетят все до Германии. У нас все есть. Биднэрт Герман руу нисэх чадaltaй пуужин байгаа шүү. Биднэрт бүх юм байгаа гэж. Все есть. Поэтому пусть пеняют сами на себя. Значит, Биднэрт бүх юм байгаа. Тэгээд өөрөө огчин гэж байна шүү дээ. сначала Украина, потом получат. Эхлээд Украин. Тэгээ босдно. И все остальные, которые такие идиотские решения принимают. Вот и головная боль не наша. Эхлээд Украин. Тэгээд дараа нь тэ тэнэг шийдвэр гаргадаг хүмүүс. Окей. За Германы хэвлэл мэдээлэл репортер тэ зохиолч Патрик Баб бас их сонирхолтой ярилцсан өгсөн. The Ukraine war is a war of the United States of America against the Russian Federation. Украины дан юу юм бэ гэх юм бол тэ Америк Оросуудтай алдчихж байгаа дан шүү дээ. On Ukraine soil. За тэгээд Америкчууд Украинтай байлдж байгаа, хаана байлдж байгаа юм бэ гэх юм бол зөвхөн Украины газар дээр. This can be seen by the reports of the New York Times on the way how American soldiers in Germany's Wiesbaden are directing and orchestrating the fighting at the front line. За би энийг яагаад энийг ингэж хэлж байгаа юм бэ гэх юм бол Украины цэргийн албахан тэ стратеги төлөвлөгөө тэ удирдлага нь хаанаас гарч байгаа юм бэ? Хаанаас гаралтай юм бэ гэх юм бол Герман улсын Wiesbaden-ы НАТО-гийн төв офсоосоо гарч байгаа шүү. Information and with focusing on specific goals with targeting and all that. So Тэгээ Wiesbaden хотоос НАТО-гийн баазнаас Америкийн сансрын зураг тэгээ тагнуулын албанаас нь хаашаа пуужингаа хизээ явуулах ёстой юм бэ? Бүх мэдээлүүд нэрж байгаа учраас энэ Америкчууд цаана байгаа. it's a direct
involvement of American military in this war. Тэгээ анхааруулж чинь тэгээ Америкийн цэргийн алба энэ дайн дотор оролцож байгаа шүү. Тэгээд Дональд Трампын хэлж байгаа энэ дайн минийх биш шүү. Худлаа ахгүй юу? Энэ аль хэдийнэ Дональд Трампын дайн болцсон байгаа. And Ukraine has the role of a tool, nothing else. За тэгээд Украины үүрэг рол яг юу юм бэ гэх юм бол зүгээр л нэг багж хэрэгсэл. Хэний багж хэрэгсэл бэ гэх юм бол тэр Висбарнд байгаа тэр Америкийн цэргийн албахийн зүгээр нэг хэрэгсэл. And Ukraine people has been brought to the butcher. This people is a sacrifice. Тэгээ Украин ард түмэн хаана очсон байгаа юм бэ гэх юм бол амтан нэтэлдэг газар. Одоо тий Америкчууд, Оросууд юу хийжийнэ гэх юм бол Украины ард түмнийг нэтлээд байгаа. Butchery явж байгаа тэнд. Тий хин Украинчуудыг тийш авчсан байх юм бол Америкчууд гэж байна. In a dirty geopolitical game. Тэгээд тэнд юу болж байгаа юм бэ гэх юм бол нэг заваан бохор геополитикийн тоглоом болж байгаа. European countries are just vassals of the United States, and their role is to keep the war machine going with money and with weapons shipping. Тэгээ Европчууд юу юм бэ? Европын тэр холбооны гишүүдүүд нь яг юу юм бэ? Бол зүгээр Америкийн боол хүүхэлтэй. Тэдний зорилго юу юм бэ гэх юм бол энэ дайны тоглоомыг энэ зогсох ёсгүй. Тэгээ энэ зэвсгэрний мөнгө урсах ёстой. And the role of the Russian Federation is Moscow is fighting a war of survival. За тэгээд Оросын тал ямар ролтой юм бэ гэх юм бол амьд үлдэхийн төлөө тэмцэж байгаа. Тэ? Яг гэх юм бол Америкчууд, НАТО, Европчууд юу хийж байгаа юм бэ гэх юм бол тэ Оросыг бутлах, задлах. Тэ? And that means the Western countries and the NATO cannot win this war. Тийм учраас ерөнхийдөө энэ барууныхан НАТО, Европчууд энэ дайныг ялч чадахгүй. Ягаад ялч чадахгүй хэлж байгаа юм бэ гэх юм бол Оросууд цөмийн зэвсэгт амар ойлгомжтой. And European as a whole will be destroyed. So that's the character of this war. За тэгээд ах маань юу хэлж байна гэх юм бол энэ дайн үргэлжлэх юм бол тэгээ эцсийн цэг юу юм бэ гэх юм бол Европ байхгүй болно. And this war did not start in February 2022. Энэ дайн 2022 онд эхлэегүй энэ дайн хизээ эхэлсэн бэ гэх юм бол 2014 онд эхэлсэн. This war started in February 2014 with the Western orchestrated and organized coup of the Maidan in Kiev. За тэгээ хаанаас эхэлсэн бэ гэх юм бол Майданы талбай дээр болсон тэ тухайд Януковичийн засгийн газрыг огцруулсан. За тэгээ тэрийг нь хэн зохион байгуулсан бэ гэх юм бол Америкийн CIA, НАТО, Европын холбоо, Английн MI6. Тэ. За. Ийм байна. За тэгээд ер нь бол дэлхийн 3 дугаар дайн тодорхой болж эхэлж байна шүү. Мөнгөний зовлонгоос салах амархан биш ээ, амар хэцүү. Гэхдээ хамгийн үр дүнтэй, хамгийн гоё амжилт гэх юм уу да. Яагаад гэх юм бол эний дараа чиний амьдрал чинийх болно. За, энэ сургалт дотор юу орсон байгаа юм бэ гэх юм бол би одоо 4-5 жил тасралтгүй хувь хүний сургалт контент явуулж байгаа. Эний тухай бүр 3 ном бичсэн. Энэ дээр хамгийн үр дүнтэй, арга сайтай юмнуудын оруулсан байгаа. За, тэгээ энэ зүгээр сургалт биш. Энэ зүгээр видео бичлэг биш. Энэ зүгээр юм унших биш. Хоёулаа хамт дасгал хийнэ. Чамааг ухамсартай болохын тулд, чамааг доор хаяж 6 сар мөнгөө далт хийлэгдэг болохын тулд хүн цохилт хэрэгтэй. Чамд хүн цохилтын үгнөө бас хөвгчлөлтэй. Фан. Чамаа ерөөсө зовоохгүй чи залахгүй чи ерөөсө уйдахгүй амлж जैन заяа. За. Ойролцоо 200 гаруй хуудас контент, 25 видео бичлэгийн дараа чам бас юу гаргаж өгөх юм бэ гэх юм бол санхүүгийн тайлныг чинь гаргаад өгч. Хизээ хідэн төвөртэй болох юм. Би яг хизээ энэ зовлонгоос салах юм бэ. Бүх юм тодорхой.
Одоо ганц үлдсэн юм юу юм бэ гэх юм бол чи өөр. Let's go.